Сонсогчид та бүхэндээ дуулгах нэгэн халуухан мэдээг хүргэе. Univision-ы зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан контентуудын баялаг сантай нууц өрөө аппликейшн 50% хөнгөлөгдөж 9950 төгрөг боллоо. Хүслийн өрөө гэх мэт Монгол болон гадаад зөвхөн насанд хүрэгчдийн контентуудыг багтаасан аппликейшн ба тоглоом гэсэн зэснээс зөвхөн өөрийн мэдээ хяналтын кодоо идэвхжүүлэн нэвтрээрэй. Тус аппликейшны 50% хөнгөлөлт тодорхой хугацаанд үргэлжилж байгаа юм байна. Тийм болохоор сонсогчид та бүхэн минь яараарай. Хайртай.1 нэгэнтэйгээ романтик халуун үдшийг Univision-ы нууц өрөө аппликейшнтэй өнгөрүүлээрэй. Зохиолыг бичсэн Ламсрангийн Саранжуя, зохиолыг уншсан Туул Сэнди, гуниг хөвөрсөн Замбуйлан. Тэр намар жинхэнэ тостан шаргалдсан сайхан намар боллоо. Үр сайх охины хурмыг төгөлдрийнхэн нэжгэр хийж хүслэн хэмээх шинэ айлын голомт бадамлан дүрлзэж эхлэв. Хурмын дээр Стивен хуримлагч хосуудад 3 өрөө шинэ байрны гэрчлэгээ гардуулаа өгч тэнд байгсдын сэтгэлийг ихэд догтлуулав. Үр сайх энэ бэлгэнд дургүй байсан ч эцгийн сэтгэлийг бодон авч ихтэйгээ эвлэрчээ. Намрын хүйтэн бороо шайгаж ус ихтэй буусан нэгэн 5 өдөр оюун төгс том хөргөн хүслэнгээндээ зарж очиход ашгүй үр сайх охин нь ганцаараа байв. Үр сайх ихийнхээ гарт байх ус тусалсан шүхрийг авч хойш нь тавингаа "Энд хар борооноор унаагүй юм уу та?" гэлээ. Түгжрээ ихтэй болохоор унаатаа явах стрессээс цаашгүй юм байна штэ гэсэн оюун төгс цуваа тайлахад үр сайх авч өлгөөд ихийгээ харж "Гэсэн ч бид энэ түгжрээн түгжэрч амьдралаа залгуулж болоод лаах юм" гээд дотогш орохыг дохив. "Ээж, та юу уух уу? Цай юу, кофе юу?" Оюун төгс охиноо нэмсэглэн харж "Юу өгмөөрөө охин минь, түүнийг чинь л ууя" гэлээ. "Манайд сүйтэй цай байна. Гэхдээ таны кофе уух болов уу гэж санаад цай ууя. Аав чинь чамайг цай сайхан чандаг гэж ярьсан болохоор ээж нь охиныхоо цайг уух гэж ирсэн. Аав минь тэгдгэлээ. Хөөхий дөө аав минь." Үр сайх ихэд гунигтай хэлээд цай авчирхаар явв. Оюун төгс охиныхоо энэ гуниг цацраасан үгсээс тэр өөрийг нь буруутгасаар байгааг ойлгож өөртөө шүүрс алдав. "Тийм ээ, би буруутай." Стивен хайрлсан хайрам нь хамгийн ачлалт хүнээ гисгэхэд хүргэсэн. "За цай уугаарай ээжээ. Би хоол хийж байна. Хоол идээд явна үсттэй." Үр сайхыг арай айдуухан хэлгээд оюун төгс баярлан охиныхоо чансанаагта шаргал цайнаас балгав. Ясны хар хөлс чихруулсан сайхан цай байлаа. "Баярлалаа миний охин. Сайхан цай чанжээ. Та аавын чандаг цайг мартаагүй үсттэй." "Яаж мартах вүлээ дээ охин минь. Та хизээ буцах юм?" "Сарын дараа буцнаа. Үүрэн чи хангал хоёрын биеийг нь даалгачаад ирж Монголд амьдрна. Тэр болтол эзэн болд сургуулаа төгсчгөн. Тэр хоёр тэндээ хурмаа хийх юм уу? Ирэх намаар Монголд ирж хуримлнаа. Стивний байгуулсан компанийг тэнд туяа ажилуулах болно. Ойлгомжтой. Туяа тэгээд л тийш явах гээд дурлаад байжтэй. Ховор боломж амьдрал шүү дээ охин минь." "Тийм байх л да. Гэхдээ миний хувьд бол их өөрөө. Би боломжгүйг боломжтой болох гэж зүтгэдэг хүн. Сайхан зан чанар шүү. Би ч тийм байсан. Гэхдээ амьдрал гэдэг хүнийг хүсээгүй замаар хөтөлдөг. Нэг их гимшсэн дөр үзүүлэх хэрэггүй. Миний аавыг хөгшөн гэж голсон бицтэй та." "Үгүй дээ. Аавыг чинь би хизээж үгүйсгэж байгаагүй. Тэр миний ачлалт хүн шүү дээ. Ачийг нь сайхан хариулж авах шив дээ. Миний буруу. Тийм ээ. Би гимшдэг. Гэхдээ би Стивнийг олон жил зовоосон. Миний араас 18 жил өөрийн ажил амьдралаа орхин явсан. Бид бие биедээ сэтгэлтэй байсан. Харин миний аав насан туршдаа танд үнэнч байсан. Одоо та нарын хүүхдийг хүртэл өсгөж байна. Аавыг минь хайрлахаа болиг гэхэд хөлөөч ирсэн настай хүнийг өрөвдмөр юм да. Хүүхдээ аваач та." "Хүүгээ би давнаа. Харин би өнөөдөр чамтай ойлголцох гэж ирсэн." "Юун тухай?" "Охин минь дээ. Чи бол миний амьдралын нэгэн хэсэг." "Тийм ээ. Би буруутай. Тэгээд л чи надаас ийм хүндий байгааг ойлгож байна. Гэхдээ би дөнгөж төрөөд төрсөн ээжтэй хаягдаж байсан гашуун тавилантай хүн. Хожим чиний насан дээр замбага ээжтэй их хич хатуурхсан, дараа нь уучлсан. Харин одоо төрсөн охиндоо хаягдмааргүй байна шүү дээ.
Оюун төгсийг хоолой зангируулан хэлээд мэгшгэд сэрхийн цочин сэтгэл тавгүй оргисон үүр зайх цонхруу үлгэртэн харав. Намрын тэнгэр улам бүүдийн харан хуйлж их устай бороо цонхны шил даган доош хошууран урсна. Үүр зайх ээжтэй орхигдон үлдсэн тэр нэг үйл шөнөөс хойш анх удаа ээжигээ жигтэйхэн өрөвдөв. Ээжийнх нь тавилан аав нь түүнд ярьж өгөн ээжигээ хайрлахыг загсан байв. Үүр зайх замбаг эмээдээ хайртай. Эмээ минь яагаад гих гайхшаарч бачимдсан бодол төрөхөд зүрх сэтгэлд нь жигтэйхэн харамсал гуниг оргилж ээжигээ хайрлана. Хар нэлхаасаа зовжээ ээж минь. Үүр зайх босож ээжийнхээ өмнө сөхрөн суугаад халуун нулимсан чигдсэн түүний наатан гараас зөөлөн атгав. Магадгүй энэ нулимс түүний хувьд хамгийн гашуун нулимс байж болох юм. Эмээ минь түүнийг нэлэх байхад нь орхин заваасан. Харин одоо би хөөрхийлэлтөө ээжигээ заваагаад яах ч үлээ дээ гэж бодсон үүр зайх ээжийнхээ хоёр өвдгөнд нүрээ наагаад зөөлөн цорхиров. Ох минь дээ, эрдэнэ олсон үр минь. Оюун төгс охиноо баг байхад нь хайрладаг шигэ хайрлан шивнэв. Өмөрч гадагшлах сэтгэлийн бороо улам сад тавих ажээ. Ээж минь, тэр хоёр удтал тэврэлдээд бие нулимстай нүдээр инээмсэглэн харав. Миний хөөрхөн ээж, миний хөөрхөн охин. Ээжээ, охиноо уучлаарай. Охин нь аавыгаа өрөөдөхдөө танд уурлаад л байсан. Чиний зөвөө охин минь. Ээж нь ойлголгүй л яах вэ? Би чамайгаа зөндөө зовоочлоо. Би ч гэсэн таныг зөндөө зовоосоо. Уучлаарай ээжээ. Одоо та минь сайхан амьдар. Аавд битгий санаа зовоорой. Би аавыгаа асарч хайрлах болно. Баярлалаа охин минь. Оюун төгс охиноо дахин тэврэн асгаруулв. Намрын хүйтэн бороо цонхны цаана хувангаар асгах мэд шаагавч хүмүүний сэтгэлийн зовлон гуниг угаагдан угаагцаар тунгалагшин цэвэрших ажгуу. Миний охин, ээж нь охиндоо ийм гоё л авсан. Чи одоо хүний ихнэр болсон бүсгүй хүн шүү дээ. Ганц хоёр хатуу идэлтэй байх хэвээр. Айл хурман дээр ч өгөх гээд чамааг уурлах баха гээд өгч чадаагүй яваад байла. Ямар гоё сайхан идэл вэ. Баярлалаа ээжээ. Одоо тандаа уурлахгүй. Таны минь өгсөн энэ бэлэг надтай хамт насыг бараг. Тэгээд миний охинд очиж удамшиг. Баярлалаа миний охин. Ийм ухаантай шүү дээ. Намрын хүйтэн бороо асгарсан тэр орой үүр зайх дахин ээжийн хайр халамжинд жаргаж басгүй ачлалт ихээ дээдлэн хайрлах сүсэг сэтгэлээр бодол оюунаа тэжээв. Охинтойгоо ойлголцож ширүүн бороо сүрэн зоримог алхсан оюун төгс сэтгэлийн их хөөр баяраа дарж ядан Стивен рүү заалгав. Хайрт минь, юу хийж байна? Намайг уучлаарай. Би жаах оройтхон ажил гарчихлаа. Ядарснаа мэдрэн хүнжилд орж хэвтгэхэд хүү дэрэгдэн хэсэг шуугтанснаа өмнөд цамцгойроо тайлж шидэд хүнжил чурган орж ингэрт нь нүрээ наахад төгөлдрийн элэгнээс нэг юм өмрөх шиг болов. Намайг үхвэл энэ ялхаймтан хэц үтгэндээ. Энэ бодол сүүлийн үед толгооноос нь гарахгүй зовоох ажээ. Төгөлдөр хүүг элгэндээ наан ихэд ихрээлэн тэврэн духан дээр нүнэрлэж гадаа бороо орж байна. Хойл унтаад байдаг хэрэгээ. Гэхэд хүү эрүүнд ороос нь харж "Тэгье, унтээ. Тэгээд та эдгээд босгороо надад хуушур хийж өгөөрэй" ингэлээ. Миний хүү хуушур идмээр байгаа мó? Тийм ээ. Аав нь хүүдээ сайхан хуушур хийж өгнө. Одоо миний хүү өсөөг байгаа эцтэй. Гээд төгөлдөр хүүгийн гидсийг илэв. Үгүй, өлсөөгүй. Би өндөг идчихсэн. Бүр 3-ыг идсэн. Миний хүү хамаагүй өндөг идэж болохгүй шүү. Өндөгний шар хахвал аюултай. Би хахаагүй штэ. Сайн байна. Аава, би өндгийг өрөвддөг. Миний хүү яагаад өндгийг өрөвдсөн? Тэр шувуу болж чадаагүй золгүй өндөг. Нэрээ тийм л дээ. За миний хүү жаахан унтчих гэсэн төгөлдөр хүүгийн духыг илэн үнсэв. Гэт хэргэм айхтар сэргэлэн гяан гэж хөөх юм гэж дөнгөж 4 настай хэрнээ бас их үр зөөлөн сэтгэлтэй. Төгөлдөр бахархан бодоод өвчнөд ядарсандаа нүдэн анин амсгийв. Аава, хүмүүс өндгийг өрөвдөхгүй идээд ах юм. Нэгхэн өндөгч гэсэн шувуу болоод нисчихвэл гоё штэ тийм ээ. Өндөгний ээж ч гэсэн муу шувуу. Хүмүүс иддгийг нь мэдсээр ээж өндгөө хаяад явчихдаг. Өндөгч нь хөөхөн. Тийм ээ, хөөхөн. Ээж шувуун буцаад ирдэг юм аа гэж төгөлдөр хүүг аргадав. Ээж шувуун ирээд ч дэмэн штэ. Яагаад гэвэл хүмүүс идчихдэг штэ.
Ингэж хүү уйтгартай хэлгээд түүнийг ээжтэй нь ойрхон байлгах хэрэгтэй байна гэж бодсон төгөлдөр хүүг улам чанга тэрсээр ундчав. Хаалганы хонх тажигнах чимээгээр сэрсэн төгөлдөр ингэрт нь нүрээ наанж ихтэйхэн хөл рүү унтах эзэн сүлдийг дэрэн дээр тавиад босгож чадсангүй яалав. Хаалганы хонх чаралсаар л муу хөл нь огт даагдахгүй мэдээгүй болсныг мэдсэн төгөлдөр өөртөө ихэр татаад арга буюу хүүг дуудахад хүрв. Уруулаа өмөлзөөлж нойроо харамлсан хүү гинт түүний нүрийг харан харайн босоож "Аава, хөлжин дахиад ёо олцсон уу?" гэж асуухад тэрээр зөөлөн яолж "Минийхөө хаалга тайлаараа хаалга хонхтоод байна" гэхэд хүү хаалга тайлахаар жирэлгэв. Хаалганы цаана нойтон шүхрээс нь борооны ус тусгансан оюун төгс зогсож байснаа хүүгээ харж инээмсэглэв. "Сайн уу миний хүү? Сайн. Аавын хөл ёо болчихсон. Юу гинэ?" Оюун төгсийг босго даван орж ирэхэд хүү буцаж харайлган төгөлдрийн өвөрт шурган оров. "Яаваа миний хүү, хин ирэв?" "Нүгөө өндгөө орхисон шувуу шиг алга болсон танхил ээж нэрсэн юм уу?" "Тийм ээ, ээжигээ тэгж хэлж болохгүй штэ." Гэсэн төгөлдөр хөлөөж хэрэн өндийхөд хүү даагалдав. Хоёр чихэн шуугаж нүд нь ирээлжлэн байшингийн адар юугүй дээрээс дараад авах шиг болоход хүүг минь энэ аюулаас холдуулах хэрэгтэй гэж хальт бодсон төгөлдөр нүдээ нээх гэж чадалгүй ухаан алджээ. Шүүдэр ямартай ч нийгэмд амьдарч болоод байгаад сэтгэл хансангүй. Зөв шударга эрдэм мэдлэг эзэмшсэн олон нөхдөө төрийн албанд шургуулж амжив. Тэднийс орч боловсрсон амьдралд хөл тавьж өөрийн ертөнцөө нээж чадсан амжилтууд бүгд шүүдрийн тус нэмээр бүтжээ. Хаалттай нийгмийн үед бохир аргаар мөнгө олж байсан бол одоо шударга бизнесээр мөнгө олдог болсондоо түүний сэтгэл ханамжтай болжээ. Түүний байгуулсан Монгол ухамсар хэмээх төрийн бус байгууллага нийгэмд их шуугиан дэгдээж хэрэгцээтэй мессежийг цацах болов. "Ийм гай гэж бас байдгаа. Артур, хөөе Артур" гэж шүүдэр хашгирав. Артур гуйн орж ирлээ. "Артур, дөөлийнхэн хаана вэ? Гэтэл манайхан заадгаа байдаг. Гэрт нах зэгч минь хоцорчээ. Хүүхдүүд хадам аавынд альгермаа минь хуурай ах руугаа эмнэлэг рүү явчихлаа. Тэр хуурай ах шүү юм нь цагаа олж өвдөх юм." Артур түүний гайхан хараад "Хөөе, ерөнхий захирлаа, та чи яагаад байгаа юм бэ? Уймраа ихнэр шиг алив явцгаая Монгол ухамсар минь" гэлээ. "Хаашаа явах гэж? Миний амьдрал харин гээд яагаа вэ? Амьдрал руу чи яарч байна? Шигшүүр ихнэрийг чи хамгаалтанд яваа. Түүнд найдахгүй бол бид хүнд найдах вүлээ дээ. Шилэн Балтав дарга өөрийн шигшигдмэл бэлтгэгдсэн тусгай залуусаар группийг хамгаалуулсан. Чихчи цээ хадам аавынхыг чи хамгаалтанд авсан. Харин хоёлаа гэр өөдч явцгаая. Би 1 цагийн дараа бүх захирлуудыг дуудуулсан шүү дээ. 40 минутанд бид 4 зөв 8 завхис цацарч чадна." "Нэрээ тийм дээ. Дошин дээрээ байж дүлийн алуурчдаас хин айдгийн тийм бэз? Энэ чинь л Орос цэндийн хүү шүү дээ." Артурын ил өгөнд шүүдэр ихэд урамшиж "Баг аваадах" гэж тушаагаад өөдрөө явахдаа бууга тэмтэрч "Бид чинь Орос цэнд болон түүний нөхдийн хүүхдүүд шүү дээ." Яг машинд суухад зүүн нүднийхэн доод завх хитэнтэй таталтгаад тэрээр ихэд сэжиглэн хитэнтэй нулимав. "Яагаад вэ?" гэж Артур машин асаав. Артурын найзууд урт хойноо орж давхилдав. "Новш гэж нэг л муу сан татаад байна" гэж шүүдэр үннээ хэлэхэд Артур шүдээ зууж "Новшнууд төрөөс тэр бумтан болж төрөөд сүлмэн одоо байтлаа хөлсний алуурчад авчрах боллоо" гэлээ. "3 сая хүнээ тижээж чадхаа боллоо шүү. Гутарч өгөхгүй гонгинож таргалаад ах юм. Ганхуй ганцаараа биш шүү. Хувилдагчдын хамсаатныг нь олсон уу? Цахилгаан гочоогийн хүмүүс 9 хүнийг нэрлээд байгаа. Тэдний 3 нь улсын хурлын гишүүн, 2 нь засгийн газрын гишүүн, үлдсэн 4 нь мөнгө угаагчид. Тэгжил таарна. Манай улс авилга хээл хахуулд аалзны тор шиг бүрхүүлж байна да." Шүүдэр ууртаа хилээд машиныхаа шил рүү харав. Мийл нь 140-ыг зааж байв. Тэд цагийн өмнө онгоцсноос буусан. Арай амжаагүй байх. Чухал албадыг гартаа лав атгсан луйвэрчнийг басах хэрэггүй шүү. Тайвшир да, бид амжина. Энэ наагцын зөрүүдийг яана. Зослонд бүгэд авах дуртай гэж чихтэйхэн хөгшин хөшүүдээ хөөрхий. Артур шүүдрийг ийм бухимдаж адгаж самгардаж байгаад тайвшруулах санаатай хэлв. Ингэхэд Артур чамдаж Надя нагцаас дээрдэх юм алга.
Чи маш их зөрүүд. Надя наагац нөхөрт гардаггүй адил чи бас ихнэр авдаггүй. Дээрээс нь машин муу барьдаг. Харал та. Одоо л гэхэд 70 өвгөн шиг явж байна. Аамд минь би 140 милдээ явж байна. Надя агч чамааг өсгөх гэж эдэр насанд чинь шоронд орчихвээ гэж айгаад залуу насанд чи үр хүүхдийг чинь өсгөж дэм болох гэж бүхий л насаа чиний төлөө өнгөрөөж байгаа шиг үүний юм хаана гоёлээ. Гэхдээ чиний хэлдгээр Надя агч бит хоёрт ижил төстэй зүйл бас байгаа л да. Хайрлаж дурлаж амьдрах сайхан. Үр хүүхдтэй болбол бүр сайхан. Орос цэндийн хүүхдийг хамгаалах хэрэгтэй болоод л энэ замыг сонгоснороо Надя агчтай адилхан. Харин анд нь харамсдаггүй шүү гэсэн Артур тэгш цагаан шууд ярилцуулж хөхрөв. Мөн дөө чи миний мэдхийн л олон сайхан хүүхнийг нулимстай хоцроосон. Тэднийг сэтгэлийн баг шарах идлүүлэх гээдээ. Дэндүү удаан явж байна шүү Артур. Шуунаас хурдан явж байхад чинь Артурыг нэмсэглэн харахад шүүдэр баруун гараас авчаад юм дуугарсангүй. Шүүдрийн төгшөөрт царай Артурт бас нөлөөлж дууга хураан хурдаа чинээнд нь тултал мушгив. Зөөрүүд гэдэг нь цог хүрээд ирдэг байгаа да. Шүүдэр дахиад л бачимдаж уурлахад Артур юм дуугарсангүй. Нэрээ зүгээр байдаг байгаа да. Дүлийнхэн арай Надя агчиг хөгшин хүнд халдахгүй илгүү дээ. Артур бас шаналж эхлэв. Өчигдрийн ус ихтэй ширүүн бороонд хүлэмж рүү үерийн ус цаад тавьж орсон тул Надя хөгшин ачнараа бэртэйгээ явуулаад өөрөө урт өрөөтэй усны гутал өмсөж ханцуугаа хойшлуулад ажилдаа оров. Ямартай ч баг үд гэхэд ажлаа дуусган духныхаа хөлсийг арчин баясгалантай инэв хийлэв. Иесус минь хүн хөгшрөх дэмий юм аа да. Гэсэн ч нарийн ногооны хүлэмж рүү орсон усыг шавхаж чадлаа гэж ганцаараа яриад өргөсдөх хэмэх улаан лойл болсон байх тул хурааж эхлэв. 3 том сакс нарийн ногоо хураагаад байшингийнхаас өдөрцөн хөлсөө арчаад нарийн галуун хүзүүч шил саунд хийж сүүдэр бараад олж тавьсан жимсний шүүснээс балгав. Орой шүүдэр минь ирэх виз. Шинэ ногооны салаад хий байз. Дуртай хоол нь юу илээ дээ. Шаарсан загсан дуртай залуу шүү дээ. Надад эрхлэх санаа таадаг шүү. 5 хүүхдийн аав хөгшин хар юм байж. Надя хөгшин ганцаараа ярьсаар газар тулан босож хүнд биеэ чирэх мэд алгуур удаан хөдөлгөөнөөр жимсний бот руу очив. Иесус минь гэж баярлалаа. Үхрийн нүд боловсорчхож бисрэг алим минь болчихсон байна. Жимс маань сайхан болж байна да. Чацарган маань сайхан уургаж. Ач нар минь бэр маань их баярлан да. Миний шүүдэр чинь үхрийн нүдэнд дуртай амтан байгаа. Сайхан жимс шүү. Би ч гэсэн дуртай. Надя хөгшин жил ирэх бүр ганцаараа дүнгэнтэл ярьдаг зангаараа ярьсаар эргэж явж жижиг сав авчраад үхрийн нүд түүж эхлэв. Хаяа ганц хоёрыг амдаа хийгээд жимсний амтанд баярлан нарлуу харж инээн. Миний шүүдэр ч одоо томоожсон. Зодон хийхээч болсон. Ухаантай сайхан амьдарч байна. Сайхан их нэртэй хөөрхөн хүүхдүүдтэй болсон. Шүүдэр мөнгө ихтэй ч гэсэн тэдэнд эрүүл жимс хэрэгтэй. Их нэрээсээ олон ах юм шүү дээ. Дархлааг нь дэмжиж эрүүл хүнс өгөх хэрэгтэй. Эн чинь миний л үүрэг. Надя хөгшин залуудаа 2 мөрийг нь бүрхэн үзэсгэлэнтэй намирдаг байсан. Одоо шингэрч зарим газар нь халцарсан шингэн шаргал үсээ шодойтл нар шилэн дээрээ боогод өндийтэл цээжинд нь хатуу ширүүн шорон үзүүртэй ямаар хин нэгэн чичээд авахад ихэд цочож Иесус минь гэж хаашааграв. Шаргал өвсний өнгөтэй олон халаас бүхий зэгэл хувцастай 4 эр түүн рүү зэрэг буу шахаан зогсож байхад бол ихэд бачимдан дахин Иесус минь гэж хашгирав. Цэрэг хүчнийхэн өмсдөг шилбнээс арай дээгүүр арцгар ултай битүү арсан гутал өмсцгөөж толгоондоо төмөр каск угалсан үхлийн илчгэмээр сүүхэлдэн зогссон залуус түүн рүү бууны ам цоролзуулан шагаан зогсож байх нь тэр. Хөгшний толгойтой ус босох шиг болж айсандаа хагдасгийн чичрэв. Урьд шөнийн зөөд үнэ юм байна. Наташа, би чам дээр очих бололтой. Эмгэн гой ямар нэгэн хөдөлгөөн хийвэл зүгээр л алж орхин шүү. Залуусын нэг нь хазгаа морийн монгол хэлээр ихэд дээрэнгүй занал хийлэн хашгичав. Шүүдэр хаана байгааг хэл. Мэдхгүй. Энд тийм хүн байхгүй. Өгөхийг хүсээ юу авгаагүй. Айх юм алгаа. Шүүдэр хаана байгааг хилээх юмгэн. Би мэдхгүй. Гинт Надя хөгшин ихэд зоригтой болж бие цэхлэн зогсов. Тийм ээ. Цаг дууссан бол би үхэн л үз. Ганц их чигээ маш их санаж байна. Зээ минь ч хүн шиг хүн болсон.
Гэхдээ хайран байна. Би энэ цэлмэг хөх тэнгэртээ сайхан Монгол нутаг төрсөн шүү дээ. Хагцах хайран байна. Тэрээр зүрх шимшрэн бодоод дээш үлийн харав. Хэсэгхэн цагаан үлс түүний дээр хөвлөсөн нүүж байлаа. Үхэгч нь дутаа юу сармагчин минь. Зэрлэг баламдаар хашгичсан бууны замаг тажигнахад өгшний дотор мухаарч нүдэн анин том мод түшин найгалзав. Хүн бүсийн энэ нүгэлд цочирсон жимслэг ботнууд чичирхийлэн доргон болцгүйдсэн жимснүүд бүнжигнөлдөн аймсав. Иесус минь гэж та нас юу хэлэх чинь энэ вэ? Шүүдэр хаана байна? Хилээд орох. Мөн гойртваа. Би та нарт зээх үгээ хэлэх хэрэггүй. Мөн шулам минь аминда хайргүй юу? Иесус бүхнийг мэдэж байгаа. Алсаас ойртох машины дуу сонсогдоход тэд бие бие хараад толгой дохих шиг хөгшний нүдэнд үзэгдэв. Иесус минь гэж арай шүүдэр минь ирж байгаа юм биш байгаа. Түүнийг минийд сүйт хийж орхин шүү дээ. Наадя хөгшин аимсан бодоод тийм ээ. Миний зээх үү шүүдэр энэ хойд уул руу зугаацгаар явсан. Та нар шиг муусай юмнуудаас айдаг хүн биш шүү гэж хашгирав. Хөөрхий хөгшин хайртай зээгээ ирж байж магадгүй гэж бодон тэднийг төрж чадвай холдуулахыг хүсжээ. Энэ цөөврүүдийг холдуулчих бол шүүдэр ирвэл учиртай. Тэр зоригтой бас хүчтэй шүү дээ. Гинт тэнгэрч цуучих шиг аюулт дуу нүрэглээд явчихад хөгшин цагаан бүдүүн уйлаасны үе түмэн саглагар мөчөрдоор малгай шиг хийсэн унаж бусдыг мэдрэх мэдрэмжээ алджээ. Хүний дэлхийг алагчлалгүй ээдэг үдийн наран хүний энэ харгислалаас дайжин үйлсийн цаагуур шурган бүүдийн сүүдэртэв. Байц тэр юу вэ? Зуслангийн өрөнд мотоцикл байх шиг мөн үү? Гэж шүүдэр арын суудлаас өндөлзөв. Тайван байгаа ч дээ. Тийм бол мэдээлэх ёстой шүү дээ. Гэсэн Артур мессеж ирсэн утсаа шүүрэн авав. Тийм байна. Бартац замын 2 мотоциклтай 4 хүн байна гин. Дүүлийнхэн ирч гэж наагац минь. Шүүдэр гаслах мэт дуу алдав. Яах вэ? Тэд холын тусгалтай олон үсэрдэг буугаар бүрэн зэвсэгчсэн. Зуслангийн урт замаар шууд өнгөр. Ажиглалт хий. Замыг нот. Алж болохгүй шүү. Зөвхөн буу шагаах гарыг нь л тас бод. Мотоциклийн дугуйг нь хаг бод. Тэднийг зуслангаас хөдөлгөөр. Нэг машин зуслангийн үүдэнд очиод буцаж тавих. Тэд араас нь хөөн. Би тэр үед нагцыг авна. Дохиурыг авч ирсэн бол цаадахчин харин давхина гэж зүсэн штэ. Гэж шүүдэр хүчтэй цохилох зүрхээ даран тонгойж. Хайрт нагц минь чи амьдл байдаг юм шүү. Намайг орхиж хагцлын тамд битгий хийж орхиороо гойж байна. Артур 2 хон хоромд бүхнийг зохицуулжээ. Хамгаалтын төрүүлж авсан ланд 105-тай залуус маш хурдтай давхсаар Зуслангийн бологон хашааны үүдэнд очсноо зэрэгцүүлэн зогсоосон 2 мотоциклийг дайрч унаснаа нэг нь асгарч буй бензин дээр гал хаяад эргэж давхихад гал дүрлцэн асгын зэрэгцээ холын тусгалт буугаар зэрэг-зэрэг чичирхийлэн буудах нь сонсогдов. Залуус тэр чигтээ давхин их замд нийлэхэд унаагүй болсон алан хэд огчид бууга өмнөө байран зам тосон гуйлдэв. Муу санг өлөгнүүдийн буу барьсан гарыг хуг буудаад өг. Амьд үлдээж ган хоёрын өмнө нүрийг дэлгэн шүү. Гэж зандарсан шүүдэр машинаас явуут дунд үсрэн буугаад дотогшгүй оров. Асаж дүрлцсээр хідэн төмрийн сэг болон унтарч буй 2 мотоциклийн дэрэгдүүр хараалган орсон шүүдрийн араас хамгаалтын 4 залуу аа гамсгаагүй гуйлдан оров. Миний нагцаа дайчгүй эцтэй. Тэр муусаанууд сүүлээ хавчаад алга болсон. Би байхад айх юунд байх вүлээ? Нааша гараад ирээ. Шүүдэр нэрлээ. Айж бачимдсан шүүдэр чанга дуугаар хашгичв. Хариу тагч. Ямар ч үед цай хоолой бэлэн бариад ирдэг өтөл нагац гарч ирсэнгүй. Шүүдрийн зүрх хідэн хэсэг сийчгдэх мэд учир замбраагүй хатгачиж нүд нь өөрийн ирэхгүй бүрэлзэж эхлэв. Ачаа бас гэж нагац минь химэн чарлсан шүүдэр залуус руу харж юугаа хараад байгаа юм бэ? Нагцыг минь олоод аль гэж байна гэж зандчав. Залуус цааш гуйлдан одоход Артурын үгээд ямагт түүний дэргэд байх хэрэгтэй цагт өөрийн амийг өгөх тангарахтай зэвсгийн болон бие хамгаалах урлагт чамгүй суралцсан ширүүн харц хүйтэн царайтай дунд зэргийн нуруутай булчин шүрмсэн зангирсан 30 орчим насны залуу үлдэж эргэн тойрны юмсыг гэрхаа нүдээр ажиглав. Захирлаа дотогшоо орцгой. Дөлийнхнийхин нэг нуугдаж хоцорсон бол төвөг учруулж болно. Шаардангуй ихэд болгоомжлон хэлсэн залуугийн үгийг дагаж шүүдээр Зуслангийнхаа 2 давхар байрны хаалга ууд алхав.
Гинт тасгийг чимээ гарч Надя хөгшний нэг давхрын өрөөний цонх онгоц хийхэд залуу шүүдрийг халахлан зогсоод яахын зургийг бууга гарган гохыг нь татаж буудахад бэлтгэв. Ашгүй дээ, наагац минь амьд байна гэж шүүдэр баясан бодоод инэв хийлв. Гэтэл цонхоор хүзүүнд нь торгон цацаг цэцэглэн хүзөвчилж дунд нь жижиг хонх зөөсөн хөөрхөн цэнхэр мөр өсрөн гарч тэднийг харж нам дуугаар мяу хэмээн мяалснаа жимсний бутны зүггүйснийг тэр хоёр хэртгийн харж зог тосов. Наагцын муур хаачих нь вэ хэмээн шүүдэр айцаа дарж ядан шивнэв. Тэр хаачих нь араас нь дагая. Муу зүйл болсныг мэдэрсэн залуу шивнээд ийш тийш сэрэмжлэн харав. Бурхан минь. Шүүдэр анх удаа бурхныг дуудаад муурыг гөлрөн ширтэв. Муур дороо зогссноо шүүдрийг харж мяу хэмээн төгшөртэйгээр дуудав. Муурын дуу айдастай зөөлөн харцсан гунигтай харагдана. Наагц нь 2 жилийн өмнө энэ муурыг жижиг амьтдын дэлгүүрээс 14 хоногтой авчруулж эрхлүүлэн арчлан өсгснийг шүүдэр санав. Шүүдэр муурыг даган алхахад муур эргэн харж гүйсээр чацарганы төглийн хажуугийн том цаглагаар улаасны доор хөсөр хөвтөх Надя хөгшний дэргэд гүйн очоод шүүдэрлөө эргэн харж өрөвдөлтөй гихчин мяалав. Миний нагцаа ви минь гэж шүүдэр ордоо тавин орлон харайлган хурж шүүрэн шанаг айтай илгэн бие нэлдээ сумд сийчгдэж нилээсэн цусан дунд хэвтсэн Надя хөгшний бүлээн цогцыг тэрэн өөхлөв. Алсад буудалцах сонсогдов. Хөгшний хайртай зээ түүний гэр бүл зориулан түүний бэлтгэсэн нарийн ногоо жимснүүд хийсэн сакс дээр цусан толбнууд үсчин нарны доруулаарч харагдана. Ашгүй шүүдэр минь ирлээ. Хатуу хат шиг байдаг да зээ минь. Зээ минь надад ямар их хайртай чинь үзлээ. Би жаргалтай байна. Миний зээ хань ижилтэй хөөрхөн хүүхдүүдтэй болсон. Одоо би зовлтгүй. Наташка дээр очих минь. Надя хөгшин дотор ухаандаа хамгийн сүүлд бодож амжаад дээш хөөрөв. Түүний амьдралын утга учир хайртай зээдүүн байлаа. Түүний амьдралын гайхамшигт үнэн агуу их хайр ийхүү шүүдрийн гар дээрээс нисэн одов. Наагац минь дээ. Тэнийг өөдгөө муу наагац дүү чинь танийга хөнөөж орхилоо шүү дээ. Би буруутай. Би танийга хамгаалж чадсангүй. Шүүдэр өөрийгөө буруутхан эр хар нулимсаа харамгүй юулан асгарахад нар хүртэл бүүдийн харамсаж бүрхэг өдөр болж байв. Шүн орой болж сар дээр хөөрсөн хойно төрийн төвшөө ганх уяг их тэнгэр дэх нууц гарштаа ганцаар хоцров. Намрын хүүтэн салхи хүүс үлээсэн зэврэн хүүтэнгийн шүн тэрбээр юунд жимбэ эвгүүцэд байлаа. Намрын хүүтэн салхи цонхны шил хэсэг дэлдснээ болж бүдүүн ширхэгтэй борон тусал цонх балбаснаа төдхөн мөндөр болон шидэлж эхлэхэд ганх уяг гишүүн хараал тавив. Ааш нь олддгүй яасан цус шиг тэнгэр вэ? Дахин салхи хүчтэй өөгчөн уухайлах мэт шууган эсгэрснээ ганх уягийн архиуч суугаад тасалгаанд гэгээ татаад явчихав. Гүн чин юм гэгээвлээ. Ганх уяг өөртөө гайхан бодоод цонхууд харав. Шүнийн бүүдгэр харанхуй тэнгэрт бараан үлс нүүдэллэн хөвөлцөж сар их гэрэлтэн туяарч харагдав. Сарны эргэн тойрон цог шиг одод гялалзан. Сар гарч байна. Даанч их гэрэлтэй байсан юм аа гэж ганцаараа ярьж шилтэй архинаас өмнөө тавьсан болор хундганд хийлээ. Ус шиг тунгалаг сархад цусан өнгөтэй болсныг гинт анзаарч хэртгийн цочов. Гүн чин юу вэ гэж дуу алдаад хансах мэд тэртээд гэрэлтэн буй тэнгэрийн эрхэсөөд харав. Цонхгоор сарыг тойроод цусан улаан өнгө хүрээлж байх нь тэр. Ганх уяг насандаа ийм муу ёрын гимээр эрхэс тэнгэрдэх зохицолтолгоог харж байсангүй. Даанч тийм байхаа. Муу ёрын залгигүй. Сар ингэж цус шиг улаан байдаг нь юу ч вэ? Архинд минь сарны улаан тоёо тосочтэй. Ганх уяг өөртөөгөө дөнгнүүлэн ярьсаар архиа ууж эхлэв. Утсаа гинт дуурахад гинт агдасгийн цочов. Цочих гэж цус гэж. Ганх уяг хараал тавиад утсаа авахад эхнэр нь ярьж байлаа. Ганх уяг гишүүн 12 жилийн өмнө 4 хүүхэдтэй эхнэрээ орхиод энэ мис бүсгүйдээ ханилан суусан ажээ. Та яагаад ирэхгүй байгаа юм бэ? Би айгаад байна. 20 настай хонгор өстэй тангилгаан эхнэр нь утасны санаас урвалзан уйлгнахад ганх уягийн толгойд нэг утас тасрах шиг болон дан хийгээд инэв хийлв. Миний хайр унтаж бай заа юу? Хайр нь хүлэн авалттай байна шүү дээ.
Хамгаалагч нар байгаа. Битүү камержсэн тохиолдолд манай байшинд хэн орж ирэх вүлээ? Тийм л дээ. Гэхдээ хараа арг үнтэд буудалцаан болж нэг эмээг буудаад алсан байна. Амар юм аа. Хурдан ирээчтэй. Дөөлийг гинүү, дөгөөг гинүү, нохооны нэртэй ойролцоо нэртэй лалын гэдэг шинаар манай хотод ирсэн юм байна. Телевизээр гарч байна. Хурдан ирэлдээ. Залуу гоёмсог эхнэрийнхээ айдас дүүрэн ярихыг сонсоод ганх хоёыг тааламжтай инэв хийлв. Заашгүй боллоо. Миний хэрэг бүтлээ. Дөөлийч аргагүй алан хийдэг юм аа. Болж мошуудрын голыг тасалж голомтыг нь хийсгэж яваан байна. Орос Монгол нь мэдэгдэхгүй нэг эмгэн үхээлээс яадгийн миний замд хөндлөдсөн өмнөөс цорхийн хутсан нохой байх ёсгүй л дээ. Шүүдэр өнөөшөө нүхэх ёстой. Тийм ээ. Тэр үхэх ёстой. Сар хүртэл цусан улаан хүрээтэй байхад тэр үхэхгүй яалтай вүлээ. Төрийн түшээ өөртөө ихэд таалалтай бодоод чанга хөхрөв. Яасан бэ? Яагаад хүн айлгаад байгаа хайраа? Нэлхамаргийнхан доо чих гжигдэх мэт уянгатай сонсогдоход чамгүй сарахад хүрсэн түүний зөөрөх хөөрч амаргалах хүсэл думбож. Тэгж гинөө. Даанч тийм байхаа. Сар хүртэл цусан улаан өнгөтэй харагдсан. Химэн хөхөрхөд бүсгийн доо айдастай болж. Тийм үү? Амар юм аа. Хурдан ирэлдээ. Гэлээ. Би хамгаалалтын нөхдөд хэлчихнэ. Унтаж бай. Хайр нуудахгүй очино. Нэг ажил амжуулчаад очино. Гээд гаан хоёыг уцаа таслав. Даан ирэх хэлж байх юм. Ямар юмнаас айдаг байна. Задгаа явдалтай хийсэж явсан бүсгүйг жаахан барьж хаших хэрэгтэй. Хүлээж суух хэрэгтэй шүү. Гэж бодон инэв хийлв. Хөөрхий дөө. Музайлаг өглөө чамааг ажилд явахаас өмнө болгоод өгнө гайгүй. Утас дахиад дуугарч 100-ны манлай дуучны би жаргалтай гэж дуулдах сонсогдов. Ган хоёыг төрийн эрхийг барилдсан туршлагатай улс төрж 3 удаа хууль баталцаж төрийн эрх атгалзахдаа амьдын жаргалд хүргэх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө ихтэй болжээ. Монголчууд сайлаа бэлтгэр саваа бэлтгээдэг аргагүй үнэн гэдгийг энэ 12 жилд ойлгож мэдэрчээ. Улсын өмчийг ховчлох 20 дугаар тогтоолын дагуу олон үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгож эхний 4 жил саваа бэлдэж авчээ. Дараагийн 4 жил тэтгэр савнуудыг бүгдийг нь шинжилж олон худалдаа үйлчилгээний төвүүд, дээд зэрэглэлийн зочид буудал, банк санхүүгийн байгууллагуудтай болжээ. Одоогийн 4 жилд тэр өдөр болгон ашиг орлого өгдөг олон тооны сайлын үнэтэй болж мөнгө угааж эхлэв. Мөнгөтэй болохын хэрээр ашигтай наймаа хийж, томоохон ямны сайд хийж, давхар дээл нөмрөв. Албан тушаалыг худалдан авах, ойр дотны нэгэндээ зуучилж, эрх мэдэлтэй нэгэндээ авилга атгуулах зэрэгт ан хоёг бүр гарч чахжээ. Мөнгөтэй хүн 3 төрд нүүртэй гэдэг. Энэ мөн л үнэн үг. Монголын улс төр энэ 12 жилд авилга хийх хуулд бүрэн сохорч, албан тушаалын 8 газар авч, хин танил талтай нь тэгээд дээр нь мөнгөтэй бол хүссэн өндөрлөгт авирч чаддаг болсон нь ган хоёг болон түүний нөхдийн ач. Уг нь ган хоёг улс төрийн чамгүй боловсрол эзэмшсэн тул намынхаа ах нарын итгэлийг хүлээсэн. Монголчууд харалган болохтой улс. Нэг итгэсэн л бол тэр түшээ толгой дээрншээс алдсан ч юм чинээ бодолгүй итгэн биширсээр л байдаг. Ард түмэн сонгогчдийнхоо энэ занг ган хоёг ашигласан. Үнэн дээр ган хоёг их хурлын танхимд найрын тарган борхшиг 10 зөвхтэй хошгоруулж чаджээ. Ард түмэн намын нөхдөн түүнийг хүрээлэн даасан. Тэр чухамдаа үүнийг л хүссэн. Одоо цаг дээрх ган хоёг улс төрийг сэтгэлээсээ авч хайжээ. Энэ бохир улс төр намайг мөнгөжүүлэх ашигтай. Яаж мөнгө угааж хинтээ хоршин хаанхын банкнд мөнгө хадгалуулахаа бодох юм. Бусд нь хинт хэрэгтэй. Надаас өөр 75 улс төрж байдаг та. Тэдэлхийг үндэсний тусгаар тогтнол, эрүүл мэнд, эрүүл ахуйд би яагаад санаа зовох ёстой юм? Харь холын хүнийх гэмээр энэ бодолд тэр улангасаж мөнгөний төлөө хуйхтаа үсээ халзарч харнуудаа хилаан цайтал зүтгэжээ. Үүнийгээ та нарын төлөө гүрдийтэл зүтгэж байна гэж арт түмэнд тайлагнана. Ган хоёг хэсэг зуур сарны цусан улаан туяа туссан олон түмний нулимсрэг шингэн сархтаас шимэн ууж сатааран бодов. Би сайхан залуу явсан. Одоо ч хിവэрэ. Гэх бодол зүрхэнд нь үүрийн гэгээ мэд сүмэлзэн амгшуулна. Утас нь дуугарсаар яадаг золиг вэ? Ирхэн дэнцсэн мөг чивээ яасан. За яахав. Чи мөн хүүхэн тэгж л бай.
Ажил хэрэгэ бүтээгчгээд би чамайг жинхэнэ эрх гिचий шиг гин уулах юм чинь. 40 гарсан ир 4 дарсан ад гэж үнэн шүү. Эрийн танаг харайг байна. Ганхойг ганцаараа яриад улаастал дуурсан уцаа шүүрч ав. Нялх балчир ихнэр нь биш хүү хангал нь байв. Хангал бол түүний залуу насны огшим гэлтэй усны тусал шиг ижилхэн төрсөн анхных нь хүү билээ. Ганхойг энэ хүүдээ хайртай гэж жигтэйхэн. Хоёр дүүгээс нь илүүд үздэг билээ. Тэрбээр уцаа яран авав. Байна уу? Аав нь сонсож байна. Уцаа авахгүй. Унтчихвс юм уу? Унталгүй яах вэ хүү минь? Цаг хэд болж байгааг мэдж байгаа эцтэй. Таач гэртээ алгал байна л да. Юу гинэ? Чи манайхаар очоо юу? Очсон. Залуу ихнэр чинь уйлаад сууж байлээ. Би чамайг эхлээд над руу залгаж вэ гэж хэлээд байгаа эцтэй. Та уцаа авахгүй байгаа эцтэй. Би өөр яах ёстой юм? Гэж уурлав. Миний хүү яах гэв? Мөнгө төгрөг хэрэг болсон уу? Гэж Ганхойг хүүгээ аргадав. Үгүй, таны мөнгө бидэнд хэрэггүй. Ээж дүүнэрээ хүний дор оруулахгүй тулд би Америк явлаа. Юу гинэ? Хизээ тэр үү? Аав нь маргааш өглөө 8 цагт нислээ. Одоо хоёлоо уулзъя л да. Аав нь яваад очие. Хэрэггүй. Шоронд орчихгүй хүн шиг нүгэл дахин үйлдэхгүй хүн шиг минт сууж байгаарай да. Би сайн бодож архиа баг уугаарай. Баяртай. Гэж гомдол дүүрэн хэлсэн хүн салгачхад хангалаа гэж хашгираад Ганхойг уцаа шидэв. Цус гэж даанч сар цус улаан байсан. Гуйлахчаа итэ тэнд очиж бусдын зарцуулах сайхан байгаа байх та. Тэнийг залэг химэн уурсав. Тэнгэрийн тэртээ уудам цогшог улаан оддын дунд ганцаардан цавцаах ганцаард мал сарыг тойрон цусан улаан өнгө хүрэлсээр байгаа нь Ганхойгийг улам бачууруулсаар байв. Хаалга тогшох сонсогдов. Хангал миний хөө, хоёр охин ч яах вэ? Төрсөн ганц хүүгээ би бусдын өмнө бүхэлдэн гуйлагч болохгүй. Одоо ханилж би маралгоо бүсгүйгээр үрээ тээлэхгүй. Зөвхөн альмаа миний 3 хүүхдийг тээж төрүүлсэн бүсгүй. Ганхойг гинт анхныхаа 3 хүүхдийнхээ ихийг өрөвдөх шиг болов. Альмаа сайхан бүсгүй. Манай сургуулийн төдийгүй Улаанбаатарын харчууд түүнийг харцаараа ирдэг байсан. Олонний харцанд өртдөг байсан болохоор түүнийг би авч суусан. Миний цаг үед миний нүдний өмнө торолцох сайхан бүхнийг би авч чадсан. Авчиж байна. Авахч болно. Гэхдээ би ганц хүүгээ гуйлах ч болохгүй. Миний хүү бол миний үргэлжлэл. Тиймээс ийм байдалтай тэр хүүг тийш нь явуулж болохгүй. Эцэст нь Ганхойг шийдээд уцаа шүүрэн авч хүүрүүгээ залгав. Хүүн өчнөө дуудуулаад уцаа авсангүй. Ганхойгийн уур хурч түүний их анхны ихнэр альмаа руу залгав. Нилээд дуудуулсны эцэст альмаа уцаа авч байна уу гэж тиймч таата бус дуугаар хэлэхэд түүнд дургуутсан дотор нь арцалзав. Байна. Альмаа гүчи чи ямар хариуцлагагүй нөхөр вэ? Өчнөө дуудуулах юм. Сайн байна уу гүшүүнэ? Та дугаар андуурсан биш үү? Таны залгаж байгааг би мэдсэнгүй л дээ. Яагаад би таны өмнө хариуцлага хүлээх ёстой билээ? Гэж альмаагийн хэлхийг сонссон Ганхойг энэ нөхөр хэрүүл гуйж байх шүү. Хинтээ ярьж байгаагаа мэддэг ч болоосай гэж уурсан бодов. Юу гинэ? Чи хариуцлага хүлээхгүй гэвүү? Чи хариуцлага алдсан мэдвүү? Би ойлгосонгүй гүшүүнэ. Чи ойлгох ёстой альмаа. Миний ганц хүү хэний ч өмнө толгой бөхөөл гэж амьдрах ёсгүй шүү. Мэдэж ав. Тийм үү? Таны хүү тэгээд надад ямар хамаатай юм? Солиорвоо чи? Хангал Америк явах гэж байхад чи яагаад чимээг байдаг вүлээ? Юу? Хангал танд ямар хамаатай юм? Одоохон байлуул. Тэр чинь миний ганц хүү минь юм шүү. Үгүй. Хангал яваг. Хадмынх нь өвчин зовлонтой байгаа. Тиймээс хадам эцэг болох хүнийхээ Америкт байгаа компанийг нь ажилуулах ёстой. Юу гинэ? Хормыг нь хийгээгүй байж ямар бэлдуушных нь хадам байдгийн. Одоохон байлуул. Боломжгүй. Тэглээч танд миний хүүхдүүдийн амьдрал хамаагүй. Яагаад? Би төрсөн эцэг нь биш үү? Хүн маань насанд хүрсэн хүн. Халамж асрамж хэрэгтэй үед нь орхиод явсан аав түүнд хэрэггүй. Дахин ийм байдлаар бидэнтэй харьцаад хэрэггүй шүү. Альмаа их л нухацтай хэлээд уцаа таслахад Ганхойг дороо дэвслэв. Хаалга зөөлөн тогших сонсогдоно. Альмаа их өөр хүн болжээ. Тэр мөн хүүхэн миний 3 хүүхдийг ганцаараа өмчилж гин. Тийм ч юм байхгүй шүү. Цус гэж даанч сар цус улаан өнгөөр хүрээлэгдээд байсан. Хүн минь надаас холдох гээд байж л дээ.
Хаалга нэгэн химээр зөөлөн тогшсоор л ган хуйг өөдрөө муухай харж "За орооч дээ" гэж хашгирав. Хаалга онгойч туслах нь орж ирээд хоёр гараа өмнө авч бүхийгөөд "Гишүүнэ, захиалсан барааг авчирлаа" гэж нам дуугаар шивнэв. "Оруул, мэдлээ." Туслах залуу урт хар цувны хормой огт хөдөлгөлгүй хоош ухран гарсны дараа үүдэнд пижигнэлдэх сонсогдсноо хоёр залуу 14 орчим насны зулцган хус шиг гойлог нарийн биет охиныг сугдан оруулж ирээд түүний өмнө зогсов. Охины урт цормост том алагнууд ууртайгаар гэлэлцхад ган хуйгийн хөхинээд хурч зузаарч биеэ дөргүүлэн ууртай хайрхан байх чинь байдал улам сонирхолтой болж байх швэ. Чи охин уурлаад яах юм? Ёстой өнөө ямаа туйлаад янга эвдэхгүй гэх чи үлгэр байх шүү. За ухарсан. Уурлаж гин. Энэ уурлаад яах вэ дээ? Би одоохон чиний амийг чинь дарж ууртай нүдийг чинь нулимсаар угааж охин биеийг чинь хүүхэн болгоод өгнө. Химэн улангасан бодов. Энэ тэгээд хэд настай юм? 14 настай сурагч ээж эгч хоёртойгоо амьдэрдэг гэж хоёр залуугийн нэгийг танилцуулахад ган хуйг тааламжтай инэв хийлэв. Зөв шүү. Араас нь татлаад үтлээ болох хүнгүй юм байна. Энэ ангаахай Жоржд их хэрэгтэй вэз. Нүүр тахлах сайхан бараатай боллоо. Охин би нөхөндөгдөөгүй вэз. Түүнийг бид шалгаагүй. За яах вэ? Би өөрөө шалгах болно. Бид нь элдв буу зэвсэг байхгүй биз? Байхгүй. Одоо тэгвэл гарцгаа. Хоёр залуу яран гарч охин ууртаа нүдэрээ түүнийг цооширтв. Цус гэж даанч сар цусан улаан өнгөөр хүрээлэгдээд байсан. Ган хуйг бодонгоо сарны цусан улаан өнгө тусгансан хатуу сархтаас шимэн ов. Бүсгүй болох гэж байж ингэтлээ уурлах хэрэггүй. Би таныг арай ч ийм амар хүн гэж батсангүй. Охин ихэд гомдолтой хэлээд хоолоо зангируулан чимээгүй болов. Нэг их танил дуу хоолоо сонсогдоход гишүүн ууж байсан гашуун сархтаа хоолоогоо түлжих шахам залгиж орхив. Чи хин бэ? Ган хуйг бүдүүн хуруугаараа охиныг чичлэн нүдээ томруулав. Аргагүй л дээ. Та намайг танихгүй. Танихыг ч хүсэхгүй болоо биз. Ээж ах эгч гурав таныг хүн биш гэдэг. Харин би тэднээс таныг өмөрдөг байсан. Үгүй юм байна. Тэдний зөв юм байна. Би өөрийн нүдээр харлаа. Таныг би үзэн ядчихээн. Охин цахиртал чарлаад ширээн дээрх шилдэ архийг авч түүний нүрөөд цацаж орхив. Хаалга тар нэрхийн онгойж хамгаалалтын залуус гүйлдэн орж ирээд болжмор шүүрэх илээ адил охины хоёр мөнөөс базан үүд рүү шидэж орхиход хаалга хүчтэй мөргөж унсан охины тухнаас хундан ягаан цус дусагнаж эхлэв. Муу малуудаа тэнийг новшнууд зайлцгаа. Нүүр толгой тэрчхтэй хатуу сархтад булгасан ган хуйг муухай хашхраад нүрнийхээ ихвэн үнэр чингэнийг алгаараа шудран арчаад ухсхийн бэйли шиг балчир охиныг өргөн ингэртэй наан тэврэв. Малуудаа эмч дуудатгаач. Түүнийг санд чин зэрлэг баламдаар хашгичгаад хаалга онгойн эмч бүсгүй эмийн хайрцгаа барьсаар зөөлөн гიშгэлэн дөхөв. Хортой эмчлээд орхи. Мэдлэг шүнэ. Хүүхдийн биед эмгэг хор үлдэхгүй дээ. Ойлголоо. Эмч бүсгүй охины хаалганы ирмэгт язарч хуухнаас нь цус шүүрсэн толгойг цэвэрлэн эм цацсан боолт хийж өгөн тайвшруулж өвчин намдаах тариа хийв. Эмчийг гарсны дараа ган хуйг охины өмнө өвдөглөн суугаад охины цагаан хацрыг илж тонгоон үнсгэд өөрийн ирэхгүй нулимс тусагнаж цус гэж даанч сар цусан улаан өнгөтэй байсан. Бүртөө миний охин яаж яваа энэ үлээ. Ингэж явж болохгүй шүү дээ. Аавыгаа уучлал та. Охиноо гэж бодсонгүй. Бусдын охиныг та мангас шиг залгичдаг. Бага охиныхоо энэ үгийг сонсоод ган хуйг огол өсөртлээ цочов. Охин минь юу хэлэх нь вэ? Альма миний хүүхдүүдийг миний эсрэг хүмүүжүүлсэн байна. Муу гिचи. Тэрээр сурсан зангаараа охины их өөрийнхөө анхны эхнэрийг буруутгав. Ерөөс ган хуйг аливаа нэгэн таагүй зүйл тохиолдоход хэн нэгнийг буруутгаж байж сэтгэл амардаг муу зуршилтай хүн. Миний охин буруу ойлгоод байна да. Эцгийнхээ аргадангүй хэлхийг сонсоод охин буруу харж та миний ээжийг буруутгах хэрэггүй шүү. Гэлээ. Энэ охин арай даалтыг мэдтгүй байлтай. Химэн сансан ган хуйг аав нь альмаг буруутгахгүй. Гэлээ. Тэр чинь миний ээж. Тийм ээ тийм. Тэглгүй яах охин минь. Танаа энэ хоёр мангас шиг залуу манай сургуулийн үүдээр эргэлдэх болсон.
Манай бүжгэн клубын 2 охиныг тэд авч яваад алга болгосон. Өчигдөр намайг бүжгийн давталгаа дуусгаад гарч явхад тэд байрсан. Илэг рүү цохиж муужруулад би сувдаагинд очиж хонноо гэсэн болохоор ээж намайг тэднийд хонж байгаа гэж бодож байгаа. Химэн бүртөө яриад тун их гомдсон бололтой мэгшин уйлж гítэл энэ мангасуудын дарга нь аав та байх ч гэжтэй химэн цорхиров. Сар даанч улаан цусан хүрээтэй байсан. Ийм юм болох гээд байжтэй. Химэн бодсон ган хоёыг хүмхийгөө язартал зов. Муу 2 гөлөг. Бүх юм энэ 2 олькоогүй амтнаас болж байгаа. Очиж төрсөн охиныг минь барьж ирэхдээ яах вэ дээ? Энэ бүртөө ийм өсгөлөн болсон юм чинь хулан бол бүр ярилтгүй сайхан бүсгүй болсон нь тодорхой. 2хан настай орхигдсон охин ирчүүдийн нүдэнд туссан байна. Энэ 2 мануухай нэг газраа удаа эргэлзсэн нь буруутай. Бүх ажиллагааг балалж орхилоо. Монголын ухамсар гэж хуцалдаад байгаа гүлэгнүүдийг болгож өгөх хэрэгтэй. Дахиад миний улыг шагаахгүй болтол нь нам болгох хэрэгтэй. Дөөлий түүнийг элбэг хийж чадна. Юуны тулд олон улсыг хэрдгийлгэн зочиосон аалан хядагч билээ дээ. Энэ 2 малыг дөөлийд өгснөн дээр дөөлий яахыгаа сайн мэднэ. Одоо харин охиноо тайвшруулж баярлуулад явуулсан дээр төрсөн үрмэн болохоор ингээд ч бас өмөрдөг ах нь хөөрхий. Ах эгч 2-оос шаал өөр эцгийг их сэтгэлтэй юм. Хөөрхөн гэдэг нь ган хоёыг хүмхий зун бодоод охиноо харав. Бүртөө эм тарианы үйлчлэлд унтаж эхлээд байлаа. Айлмаагаа арайчтэй. Хүүхдүүдийг миний эсрэгч болгох гэж. Би айлмаад ямар сайн байлаа. Нэг шөнийн дотор ган хуй гүшүүний хувьд олон шийдвэр гаргахад хүрчээ. Төрсөн хүүн хүртэл түүнээс үг сонсохгүй холын Америкт оджээ. Мөнгө олох адгийн хүсэл нь зүрхийг нь цаламдаж, албаар ихсэн шунал хүмүүн бус руу хөтөлж, хүний алтан ам тастаж, эмсогтын урган дахиалах бие зогцсоор тоглох болсон хар хүсэл нь төрсөн охиноо цаламдан авчирсандаа эрх биш тэрбээр шаналхад хүрчээ. Мөн анхны эхнэр альма болон 2 том хүүхдээ энэ үннийг мэдчихвээ гэхээс донслон чичрэв. Тиймээс огчийнхоо хүлцсэн аргатахаар шийджээ. Үдээс өмнөх бүх ажлаа цуцлах тушаал болгов. Залуу эхнэр нь олонтаа залгасан ч эргэлж ургамхаас өөрийг шидгүү хэмээн уурлаад дуудлагыг нь авсангүй. Охинтойгоо бүтэн өдрийг хамт өнгөрөөхөөр шийдэв. Миний охин сэрээрээ гих намуухан зөөлөн дуунаар бүртөө сэрж өндийхөд аав нь тэрж нүрийг нэлгэндээ наахад нэлх багтаа үнэртдэг байсан тэр үнрийг охин мэдрэв. Охин энэ үнрийг өнөө хүртэл эрэлхийлэн санаж яваа билээ. Аава таны үнэр үнэртэж байна гэсэн охин эцгийнхээ нүрөөд өлийн харж инээмсэглэв. Миний охин аавыгаа их санжээ дээ. Тийм ээ. Харин та аав нь өөдөөсгөө охиноо их сансан. Ах эгч 2-ыг нь ээжийг нь ч гэсэн сансан л та. Их сансан. Үнэн гэж үү? Үнэн байлгүй яахав дээ өрөмн. Гэхдээ та ээжийг сандаг гэж үү дээ? Саналгүй л яахав дээ. Альмаа минь миний анхныхаа нь 3 үрийн минь их шүү дээ. Аава, та долмаа эгчийг санахгүй юу? Долмаа юу? Долмаа эгч гэсэн саналгүй яах вэ? Гэсэн ган хуйг өөртөө хөмхийгөө зов. Том охин долмаа уг нь ган хуйгийн анхны үр гэлээж альмааг анхных нь хайртай залуугаас салган авч баахан хөндий хүүтэн ханддгаас тэдний салтыг эхнэр нь шуудхан хүлээн авчээ. Миний охины толгой нь өвдөж гин үү? Айгүй гэж болохгүй. Аав нь бүх эмчилгээ шинжилгээ хийлгэн. Хожим хойно нуур шиг дагуулж орлон шүү дээ. Миний охин хаардаа. Аав нь охиндоо зориулж зассан. Таслахааны голд байх том ширээн дээр алаглан байгаа зүйлсийг хараад охин дуу алдав. Аавынхаа ингэрт нь алдан эрхэл цуух түүнд сайхан байлаа. Хөөх, ямар тансаг ширээ вэ? Аав нь охиндоо зориулж зассан. Өнөөдөр аав нь охинтойгоо цуг байна. За аава, ямар гоё юм бэ? Хичээлээ яах вэ аава? Аав нь багштай нэрээд чөлөө авчихсан. Багштайныг миний аав гэж мэдэхгүй. Тайвшир даа охин минь. Аав нь зогцуулчихсан. Би гэрлүүгээ явах хэвээр ээжийн санаа зовж байгаа. Ээжтэйгээ ярьдаа охин минь. Аав нь утсыг чинь цэнгэлчихсэн. Охиныхоо ээжтэйгээ ярихыг сонссон ган хуйг дотроо инээн суув. Ээжээ, би аавтайгаа цуг байна. Тийм ээ. Аав надтай өдөржин хамт байна гэсэн. Аав багшаас чөлөө авсан. Багш гайхаж байгаа та. Намайг улсын хурлын гишүүний охин гэхээр за аав намайг хүргэж өгнө гэсэн. Охин ээжтэйгээ яриад баяртай инэв хийлж байн эцгээ харна. За ямар байна да.
Альма охиныхоо хэлсэн үгийг сонсоо ийз. Бүх хүүхдээ өмчлөх гэдэг билүү чи? Бүтсэнгүй дээ, бүтсэнгүй. Харамсалтай байна уу? Бүртөө намайг санаад битгэрхээ шахаж. Альмагийн давхраатай алагнууд дөрлөгнөн уурлаж байгаа гэж төсөөлөн бодсон ган хоёыг дотоод сэтгэлдээ гашуунаар инэвхийлв. Аав надад ямар тансаг ширээ засныг ээж минь та хараач. Ухаантай охин сайхан хэллээ. Ган хоёыг огноо тэрэн хор шарыг хусан санаагаа амрав. Мөнөөх нь ил хамраг уцтаж уурыг нь хүргсээр. Миний охин сайхан хооллоорой гэсээр ган хоёыг хүүхэд арчилж өсгөөгүй хүний зангаар шарсан тороноос огтлон охиныхоо өмнө тавив. Өө аав, тийм хөөрхөн амьд юм шиг тоороог эвдчихэж байгаа мó. Эн чин хоол шүү дээ охин минь. Би бөөрөл зөнтөө жимсний нухаш иднэ. Тэгээ миний охин. Ингээд ах нь юу хийж байна? Би мартчихжээ. Гаргаж өгч чадсангүй. Хангал ах Америк явчихсан. Үнэн байх нэ. Буцааж авчирнаа чамайг. Ган хоёыг дурсан бодсон чи ямар нэгийг хэлсэнгүй. Аав, манай бүжгэн клубын 2 охин хаана байгаа? Тэднийг хэн гэдэг вүлээ? Альма Цэнгэл 2. Тийм билүү. Альма Цэнгэл 2 чинь Токиогийн соёлын их сургуульд суралцахаар явсан. Юу? Тийм үү? Ээж аав нь тэднийг хайж байгаа. Аав нөхөндөө юу гэж худлаа хэлэх вүлээ дээ. Манай энэ Монгол өдөөд шаардлага хангах бүжгийн охид авчир гэсэн залхуураад сургууль багш нар эцэг эхт нь хэлж өшөөрл аваагүй аваад ирсэн болол та. Аав нь тэдэнд хариуцлага тооцноо. Би тэгвэл Альма Цэнгэл 2-ын гэрээхэнд үннийг нь хэлнэ. Хэрэггүй дээ охин минь. Ар гэр сургуулийнханд нь аль биесны мэдэгдэл хүргүүлнэ. Жаахан хүүхэд тийм юмд оролцоод юм шүү. Аавынх нь ажил шүү дээ. Миний охин талаар ээжтэй хэлсний хэрэггүй шүү. Ээж намайг ойлгохыг ч хүсэхгүй. Тийм дээ. Тэд таны тухай сонсхийг ч хүсдэггүй. Ер нь миний охин аавтайгаа хамт амьдрах юм уу? Гэсэн ган хоёыг сэргэлэн цаваа бага охиноо өөр дээр авахыг үнэнхүү хүсжээ. Цаашид энэ охиноороо дамжуулан хуучин эхнэр том хүүхдтэйгээ буцаж эвлэрхийг тэр хүсэж байлаа. Миний охин аавтайгаа хамт амьдрах уу? Аав нь бүжгийн хамгийн шилдэг багш хөсөлж өгнө. Өндөр төлбөртэй Америк сургуульд оруулна. Миний охин шилдэг мэрэгжилтэн болж аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх ёстой. Би тэгээд улс төрч болох юм уу? Тэгэлгүй яах вэ? Чи бол миний хамгийн хайртай охин. Яагаад тэр хоёр намайг барьж авчирсан? Би их айсан. Миний гараас өвдөлт атгсан. Аманд минь муухай амжигчгсэн. Охиныхоо ил яриаг сонсоод ган хоёгийн царай чинрэн улайв. Муусан юмнууд миний охинтой тэгж харьцсан байх нэ. Гайгүй дээ. Та нарт би мэдрүүлээд өгнө гайгүй. Ган хоёыг их л хорсон уурлав. Ээжтэй чи ярихаар та нартай яриулахгүй. Би зөндөө гуйсан. Чамтай огт яриулаагүй. Тэгээд л тэр малуудыг аваад иргэхгүй юу? Эхлээд аав нь охиноо таниагүй. Миний охин чинь зөндөө их том болчихож. Гэхдээ тэд миний охинтой тэгж харьцах ёсгүй. Тэдэнд хариу шанган өгнө гэж ган хоёыг шазран хэлв. Тэр өдөрөө бүртээ охин аавтайгаа ихэд дотн сайхан өнгөрөв. Ган хоёгийн шинэ гэргээ түүн рүү өчнөө залгасан ч тэрбээр уцаа авсангүй. Одоо ингээд миний охин гэртээ хайртаа. Аав нь маргааш очиж ээжтэй чинь уулзаад охиноо өөр дээр аавна гэсэн ган хоёыг охиноо духан дээр нүнсээд мөнгөний карт гарт нь атгуулав. Миний охин хүссэн юм аваарай. За аава, зөндөө их мөнгө байгаа мó? Тийм ээ охин минь. Чиний хүссэн бүхнийг авч хүрэлцэн. Охин аав руугаа инээмсэглэн харж баярлалаа аава гэлээ. Охиндоо хайртай шүү. Би ч гэсэн таньдаа хайртай аава. Аав охин хоёр ихэд найрсгаар тэврэлдэн. Хин хинийхэн цээжинд баяр хөөр бэлхан. Миний охин аавынхаа лимүүцнэр хүргүүлчих. Байрных нь найзууд үеийнхэн чинь чамайг хиний охин бэ гэдгийг мэдэж аваг. Ган хоёыг бүхнийг өнгө мөнгөөр нухчин дардаг зангаараа аархан хэлв. Энэ үед түүний утас дугаарч олонний танил болсон алдартай хоолой уянгалав. Ган хоёыг уцаа авсангүй. Хин залгаж байгаа юм бэ? Таны шинэ эхнэр үү гэж охиноо ихэд нухацтай хэлэхэд ган хоёгийн сэтгэл зовж хүүхэдтэй болох хэцүү ч юм аа да гэж бодов. Охиных нь бүлээн нүүр торгон зангааныхан цаанаас халуун төөнүүлнэ. Тийм ээ, тэр хүүхэн залгаж байна охин минь. Намайг ирэхээр тэр хүүхэн уурлахгүй байгаа. Ашгүй миний охин аавтайгаа амьдрахаар шийдсэн юм уу? Тийм ээ. Тэр эмэгтэй охин айсан байртай хэлэхэд сэтгэл нь уярч догдолсон ган хоёыг доош тонгойж аав нь охиноо хиндэж илэг бариулахгүй гэж чихэн дээр нь халуу төөнүүлэн шивнэн.
Охин дээш үлийн эцгээ харан нэмсэглэн толгойд охив. Цонхоор намар орой буцах наран жаргах нь алтлаг торгон хөшгөнд шижиртэн цацрана. Та намайг хүргэж өгөхгүй мөн аваа. Охин эрхэлж нэлхран эцэгтэй хорогдож байлаа. Миний охин өнөөдөртөө хүргүүлчихээ. Лимүүцнэр үү? Дог юм аа. Тийм ээ. Харин маргааш аав нь өөрөө очиж охин аавна. Лимүүцнэр үү? Миний охин хүсэж байвал тэгнэ. Маргааш олтол баяртай аваа. Баяртай миний аз жаргал. Тэр хоёр найрсгаар тэврэлдээд ган хуйгийн туслах охиныг хөтлөн тасалгаанаас гарахад охин харшийн доторх ганган тавилгыг нүд гүйлгэн харахад охиноо ерөөсөө энэ харшид байлгана хэмээн бодов. Миний охин хүсвэл энд амьдарч болно шүү. Аав нь энэ харшийг чамд өгье. Охин дорой зогсоод эргэн харав. Аава, та надтай хамт байх юм уу? Тэгэлгүй яах вэ? Охин толгойд охин нэмсэглээ цааш явхад ганхойгийн зүрхээр ширхийн хідэнтэй хатгуулав. Юу болох нь вэ? Хүүхдүүдээ альмаагаас бүгдийг нь буцааж авах гэж байхад би өвдөж баларах вэ дээ. Ингэж бодсон ганхойг 4 хүүхэд төрүүлж өгсөн амьдралын хүнд хүчрийг тоёхон нуруундаа өөрч би анхны ихнэрээ огтхонж өрөвдсөнгүй. Ганхойг цонхны өмнө очиж зогслоо. Орой шингэх наран түүний шил толн гялалцсан уртгаар лимүүз машин дээр үе түмэн цацаргаа цацсан алтарн туяарч байхаажээ. Бүртээ охин машины дэргэд очсноо цонх өөд эргэж харав. Ганхойг гараа өргөн инээмсэглэв. Охин эцгээ харан нээснээ 2 гараа толгой дээрээ зүрх хэлбэртэй болгож хитэн хорон болсноо эргэж машин руугаад өгөхөд туслах гүн очиж арын хаалга онгойлгон охиныг суулгав. Туслах тасгийтэл лимүүзний хаалгыг хааснаа машины урдуур тойрон жолоочийн суудлын руу явахыг ганхойг харж хамт явж хөргөж өгдөгч байж юу. Энэ нийгэм өдөржин залгалаа. Эртгөө очиж харагдахаас химэн бодож залуу их нэртэй яарав. Түүний бодлыг пин хийх чихтүлэр үлэм аимшигт дуун таслав. Түүний нүдний өмнө бүх юм болоод өнгөрөв. Туслах залуу 2 метр хэртэй хол шидэгдэж багшаарсан хар утаа тэнгэрүүд олгоодоход "Бүртээ миний охин" гэж голынхоо дуугаар хашгирсан ганхойг 2 чихээ даран хаалга руу харайлгав. Гал унтраах машинуудтай зэрэгцэн сэтгүүлчид нар хэдхэн хором цугларсан байлаа. Гишүүний хамгаалтын албаных нь түүнийг дотогшин авч оров. Хэдхэн минутын өмнө эцгийнхээ зүрхэнд нартай хамт мандаж байсан бяцхан охин эргэж ирэхгүйгээр холын холд оцсон байлаа. Ганхойг бяцхан охиныхоо сүүлчийн тэрэгнэдийг бодон мэгшсээр байв. Зохиолынхоо дараагийн хэсгийг та бүхэндээ хүргэлээ. Удахгүй энэ зохиол манд дуусаад дараагийн зохиол руугаа орох болно. За бас нэгэн мэдээ хэлэхэд Facebook дээр Tools and Story гээд халттай групп ажиллаулдгийг зарим сонсогчд маань мэдэж байгаа. За тэгээд тэр группээ би дараа 7 хоногоос эхэлж ахиж сэргээж ажиллуулахар болж байгаа. YouTube суваг дээр орж байгаа зохиолууд бол дахин давтагдаж тэр групп дээр орохгүй, харин групп дотор бол өөр зохиолууд орох байгаа. Тэгээд зарим сонсогчд маань ерөнхийдөө бол мэдж байгаа. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсээд группт орохыг хүсэх юм бол Tools and page хуудас руу чат бичээрэй. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.